За Германы нийслэл Берлинд Футуриум гэсэн шинжлэх ухааны утоп музей үзлээ. Футуриум гэдэг нь англи хэлний future гэдэг үгний язгуур явж байгаа. Латинаар ирээдүй гэсэн үг. За ирээдүйд бидний нийгэм ямар болох вэ гэдгийг цогтой сонирхцгоё. За нэгт энэ бол хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухааны ирээдүйн музей. Гэр бүлэрээ чанартай цаг өнгөрөх хамгийн тохиромжтой газар, хүүхдүүд яг хөх хулганы оронд тоглож байгаа юм шигээр мэдлэг олж авна. Гайхамшигт. За дистопия буюу аимшигт нийгэм өнөө цаг үед буюу капитализм аль хэдийн бий болжээ гэдгийг харуулж байна. Энэ бол том ах чамайг харж байна буюу камерууд, сошиал медиа, таны аккаунтууд аль хэдийн хувийн орон зайд ороод ирсэн гэдгийг харуулж байгаа. За зүгээр нэг уйтгартай уншихгүй харин бөмбөлөг эргүүлж уншин төрийн бодлого гэж юу вэ? Хэн намайг төлөөлөх вэ? Хэн бодлогыг гаргадаг вэ? Юу илүү ардчилсан бэ? Яаж бодлого шийдвэрүүд гаргаж болох вэ гэх мэт улс төрийн боловсролыг бүр жоохноос нь тоглоомын аргаас тайлбарлаад өгчдөг. Ардчлал утсаар залгаж байна. За тэгээд англи дээр эсвэл герман хэл дээр ардчлалтай утсаар ярьж болно хүүхдүүд. Улс төрийн намууд хүмүүсийг яаж идэвхжүүлж болох вэ гэдгийг жишээ нь энэ 5 настай хүүхэд үзээд сууж байна. За хот байгуулдаг тоглоом хэрвээ ийм заммаар явбал хот бохирдож гамшигын газар болно. За хэрвээ мөнгийг эрхэмлэхгүйгээр ийм замаар явбал ийм сайхан хот байгуулж болно гэдгийг ойлгуулдаг тоглоом. Байгалыг тонох, уулуур хайн, бузар, түүхий эдийн муу мухайг хөрн өгүүлсэн байгааг та эндээс харж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс, уран бүтээлчид, хүмүүнлэг, артистууд үүнийг илэрхийлжсэн тэр бүтээлүүдийг олвол энд байршуулсан байна. За өсөлтгүй эдийн засаг гинэ гэж байна. Энэ хэсэгт битүү хүүхэд байгаа биз? Энэ тэгвэл юуны тухай гэж GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн болвол байгалийн сүрлийн их үндэс юм аа. Бид өнөө хүртэл капиталист буюу буруу хэмжүүрээр хөгжлийг тодорхойлж иржээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх эдийн засгийн өсөлт нь хизээч хүрээлэн буй орчныг авч үзэдгүү харгас балиар систем юм байна. За тэгвэл юугаар хөгжлийг хэмжих вэ гэж үү? Аз жаргал ба сайн сайхан байдал юм шүү дээ. Амьдралдаа хэр сэтгэл ханамжтай вэ? Боловсрол, ногоон байгууламж, экологийн олон янзын байдал байна уу гэдгээр хөгжлийг хэмжинэ. Германы Бранденбург муж аль хэдийнэ ингэж хэмжээд эхэлцэн гэж энд бичсэн байна. Энэ бүхний дараа уулуурхайг сонгох уу гэхэд дийлэн хүүхэд бөмбөгөө үгүй гэдэг хайрцагт хийсэн байгааг та харж байна. За энэ бол дэлхийн тэгш бус байдал. За энд датаны ертөнц гэсэн булан байна. Хэдэн жилд хэдэн тэрбумаар тийм үү контент бүтээгдэж байгаа. Өдөрт хэдэн сая мэйл, чат бичилж байгаа. За бүх ажил интернетээр явагддаг болсон тухайч гэдэг юм уу. Маш их мэдээлэл энд бий. За цаашлаад грийн тэжээвэр амтан робот болноо. Яагаад гэвэл жинхэнэ муур нохоо гэхэд өвччдөг, шээдэг, баадаг, тийм үү? Байнгын асаргаа шаарддаг. Тиймээс ирээдүйд яг жинхэнэ юм шиг гэхдээ хиймэл тэжээвэр амтнуудтай болно гэж. За бодлоор бас холбогддог болно. Хүний тархийг яг Wi-Fi-ийн сүлжээ шиг болгоод үнэн үү удлаа юу гэдгийг нь асуулгүйгээр мэдэж болдог болно. Үүнийг цагдаа шүүхэн байгууллагууд гэмт хэргийн эсрэг ашигладаг болно. За үйлчлэгч роботуудаас гарч ирнэ. Өвчин тусдаггүй болно. Өвчин тусдаггүй болгох тийм юм гарч ирнэ. Өвдөлт гэдгийг устгахыг хичээнэ. Хүн амьд байх хугацаанд эрүүл амьдралсаар байгаад л дуустдаг болно гэж. Гэвч ийм имийг гаргаа авахд олон зүйл саад болж байна. Жишээлбэл өвчин бүр өөр байдаг. Бас нас, хувьс, амьдралын хэм маяг гээд өөр болохоор нэг имээр бүгдийг нь шийдэж
хараахан чадахгүй байна гэж. Бас ийм юм нөөрэ хүний генд дефект үүсгэх магадлалыг нь мэдэхгүй байна. Магадгүй хүн гэдэг биологийн зүйлийн генийг бүр мөс өөрчлөх эрсдэлтэй гэж жишээлбэл энд бичсэн байна. За тэгвэл ирээдүйд хор тавдрыг бол эмчилдэг болно. Энэ бол цаг хугацааны асуудал. Тиймээс хавдрын эст зориулсан эмийг гарган авахд юун төрөнд анхаарч ажиллаж байна. За хүүхдийг урагт байхад нь л энэ хүн урлагийн хүн болох уу, спортын хүн болох уу, номын хүн болох уу гэдгийг нь шийдэж чаддаг болно. Өнөөдөр 2025 оноос хойш төрж байгаа ихэнх хүүхэд 90 эсвэл 90-с дээш наслдаг болно гэсэн судалгаа гарсан байна. За охид бол ихэвчлэн 100 наслдаг болно дунджаар. 2020 онд дэлхийн дундаж наслалт 80 болсон байна. За тэгвэл бүр ирээдүйд хүний дундаж наслалт 120 болно. Одоогоор дэлхийн хамгийн урт наслсан хүн бол 122 наслсан Франц эмэгтэй байд юм байна. За их хааз буюу Great Acceleration гэсэн ойлголт байна. За энэ ойлголт юу гэлдэггүй гэхээр 20 дугаар 100 хүртэл хүн төрөлхтөн дэлхийн ертөнц маш удаан хөгжиж ирсэн болвол сүүлийн 200 жилд бүр хамаг юм нэг дор бий болсон гэдгийг хэлдэг ойлголт. 1820 онд гэхэд дэлхийн хүн амын 12% нь л ердөө уншиж бичиж чаддаг байсан байна. Саван болон пенсилин гарч ирснээс хойш хүн ам маш хурдцтай өсч эхэлсэн, бас удаан амьдардаг болсон байна. Жишээлбэл 1871 онд Германд дундаж наслалт 36-аас 39 байсан байна. 1900 онд нийт дэлхийн хүн амын 16% нь л хотод амьдардаг байсан. Энэ үед дэлхийн номер 1 хүн амтай хамгийн том хот бол Лондон байсан. 6 сая хүн амтай байсан. 1918 онд анх удаа Германд ажлын 8 цагийг тогтоосон. Бас анх удаа амралтын цагтаа уулсан өдрийн цай уудаг болсон. 1984 онд хамгийн сүүлийн Европын орн болох Лихтенштайн эмэгтэйчүүд сонгуулийн эрх өгдөг болгосон байгаа юм. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. За ингээд ирээдүйд бас визгүй болно. Өнөөдөр та Берлинд, маргааш та Бали арал дээр ямар ч асуудалгүй гэсэн байна. Хил устнаа дэлхийн засгийн газар байгуулагдана. За цементийн ширэнгээ ойгоос татгалзаж ногоон хот байгуулах хэсэг энд байна. Өсвөр насны хүүхдүүд багаар ажиллаж өөрсдийн утоп хотыг зурцгааж байна. Дугуй ундаг, мод ихтэй ийм гоё хотхонууд бий болно. Мадас гариг дээр зочид буудал бий болно. Магадгүй бид ээлжийн амралтаараа Мадас гариг руу амархаар явдаг бол ямар вэ? Ирээдүйд бид од ирэхс тоолон Мадас тэнгэрийг харан хэвтэж амардаг болно. Тийм тэнд бас амтд жимсний мод тарьж тэгээд хүнийг хурдан цадуулдаг тийм ургамал бас байх болно. За гэвч энэ ирээдүйн хараан огторгүйг колоничлох юм болж хувирах вэ гэсэн асуудал бас бий гэж энд бичсэн байна. За амралтын өрөө хичээл хийх, ажиллаа хийх, ээж аав нар хүүхэдтэйгээ чанартай цаг өнгөрүүлж энд ийм өрөөнүүд олон байна. За энэ бол байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн. Юмсыг хайдаггүй болох болно. Та орой олгон хоол хийхдээ төмөс арилгаж төмөсний хальс хайж гэнэ үү? Тэр чинь хувцас хийх даавуу болох болно. Жишээ нь энэ жилетхийг гэхэд л оранж буюу жүржийн хальсаар хийсэн. Энэ цагаан бодволкийг даавуугаар биш харин бананы хальсыг боловсруулж хийсэн. Йоо гайхамшигтай. Энэ скейтборд болон гутлыг аль хэдийн ашигласан хэрэггүй хайсан одоо тийм цааснуудыг дарж шахаж, норгож, базаж тийм үү? Сайн боловсруулад материал болгож тэгээд энэ подолкийг хийсэн байна.
За тэгэхээр ийм гайхамшигтай музей Берлинд байна. Ирээдүйн талаар шинжлэх ухааны утоп энэ музей нь үнгүү гэдэг одоо үнгүү. Тэг юун Чингис хааны музейн тасалбар хэд вэ? Хэдэн төгрөг үү? Болооч дээ. Музейг хамгийн гол нь хүүхдүүдэд л зориулах хэрэгтэй. Хүүхдүүд л ирээдүг өөрчилнө. Гэр бүлээрээ ингэж цаг өнгөрөөх, хүүхдийн оюуны хөгжил төв нэмэр ингэж оруулах, мөнгө төгрөгөөр хамаарахгүйгээр ийм музей үзэж болох. Ийм л музей одоо бидэнд хэрэгтэй.